За бит хоёрын ард талд харагдаж байгаа зурагт ямар вэ? Манай хүн 65 инчийн зурагттай. Бит хоёр дөнгөж хамт амьдраад Айл гэр болоод анхны анх авчихсан зурагт маань байсан. Тэгээд 2 жилийн өмнө байрны шинээр байранд орохдоо зурагтаа болон угаалгын машин хоёроо солиогүй яг хуучаа хэрглэж ирснийг аваад л нүүж ирсэн. Тэгээд бусад зүйлээ аваад солилцсон байсан. Тэгээд яаж ч үгүй зурагт маань бас жоохон гац ч мац шийдлүүл гараад гологдоо. Тэгээ яг солихоор шийдээд 75 инч буюу өмнөхөөсөө 10 инчээр томруулаад тэгээд үзүүлэлтэн ч гэсэндээ мэдээж тэр игээд агаад маш сайжирсан. 1 сая хөнгөний нэгтаршилтай кино театрын дууралт байдаг ш Dolby Atmos дууралттай. Интернет, YouTube, Netflix бүгд орно. Хуучин зурагттайгаа харьцуулсан чинь яалтчгүй ингээ өнгө дүрстөө дууралт энэ төргээ бүр шал өөр болоод бүр маш гоё болчихсон. Тэгээд өмнө нь ч гэсэндээ маш хямдхан үнээр авсан. Бүр ингээд гэд бараг өөрсдөө ингээд шоконд орохоор өмнөр авсан. Чик гэд одоо дэлхийн шинэ брэнд орж ирсэн Чик брэнд гэдэг. За тэгээ манайхан Google болон YouTube дээр хаагаад үзээрэй Чик гэд ингээд гараад ирнэ те. Тэгээд энэ нь болохоор одоо 60 жилийн түүхтэй дэлхийн одоо 120 гаруй оронд одоо борлуулалтаараа бас ингэж дээгүүрт явж байгаа олон оронд экспортлдог ийм брэнд Монголд аль бие усны эрхтэйгээр ингэж орж ирсэн байлээ. 75 инчийн одоо яг ийм үзүүлэлттэй ийм зурагт ер нь одоо электрон барааны дэлгүүрүүдээр ер нь нэг 8-аас 10 сая хооронд байх жишээ нь. Манай энэ болохоор 3 сая 990 мянга. Тэгээ энээсээ хямдраад 3 сая 190 мянга болцсон. Тэгээ дээрэс нь бэлэгтэй ийм хямдралтай худалдаа явуулж байгаа юм байна энэ Top Electronics. Би өөрөө бүгдийг чадан Чик гэдэг брендийн угаалгын машины 10 кг-т таныг бол сонгосон. Хамгийн таалагдсан юм нь 18 төрлийн угаах горимтой. Шүнж угааж болохоор тийм дуу чимээ багтай. Манай өмнөх машин угаалгын машин аягүй чимээтэйсэн байл яг энэтэй харьцуулсан чинь 8 кг, 10 кг-ийн хоёр сонголттой юм байлээ. Маш тийм чимээгүй горимтой ажилт юм байлээ. Тэр нь л хамгийн гол нь маш их таалагдсан. Шөнө ороогоос хүүхд сухад удаж яхад ажиллаж байгаа үгүй нь ерөөсөө мэддэг юм байлээ. Эдний ер нь Чик гэдэг брендийн хөргөөгч хөлдөөгч угаалгын машинууд нь ерөөсөө маш бага тийм дууны гэрцтэй. 20 жилийн давуугаа хийх чинь маш нэмгэн материалтай хувцсыг бас ийм угаалгын машинд хийхээр бас гэмтэй гэдэг шүү дээ. Энэ зөөлөн материалтай хувцсанд бас гэмтэл бага өгдөг гэсэн. Энэ тэгээд сая 790 мянган төгрөгөөр битээр авч ирсэн. Тэгээд шинэ жилийн баярын хямдрал гээд сая 590 болсон байл. Үнэхээр гоё хямдарсан. Тэгээд дээрээс нь бэлэг сонгоно. Хөлдөөгчийг бит хоёр амьдралдаа анх удаа худалдаж авлаа. Айл гэр бүл болсон цагаас хойш одоо олон жилийн дараа анх удаа энэ хөлдөөгч гэдэг зүйлийг аваад балкон дээр ингээд тавьчихсан. Ажиллаж байгаа үг нь юусоо мэддэхгүй ингээд ямар ч чимээ байхгүй. За би энэ хэдэн секунд чимээг өгч. Манай энэ сонгосон энэ хөлдөөгч юм бол сая төгрөгөөр худалдаж авсан 199 литрийн багтаамжтай шинэ жилийн баярыг өгтаад хямдрал нь 799,900 болоод хямдарсан. За ийм хөлдөөгч бас байна. Хөөн аавн ээжин. За ингээд сайхан угаалгын машинд хуцаа эргүүлсэн. одоо хүүтэйгээ нийлээд Google дуу сонсоосоо чи Том электрон бараа худалдаж авахар төлөвлөж байгаа манай эцэгтэйчүүд байх юм бол битэрийн бичлэгнээс мэдээлэл авсан баха. Тэгээд бас одоо бас нөгөө нэг байгууллага хамт олонны тий шинэ жил шагнал гардуулахад бас суглаанд өгөхөд айгүй их нөгөө электрон бараа бас манайхан өгдөг штэ. тэгээ шинэ жилээр гоё хайртай дотны хүмүүстэй аав ээжтэй бэлэг барихтаа ч гэсэндээ бас сэлхэн бараа сонгоод өгүүлээс гоё бэлэг болох ба. Нэгдүгээрс бит хоёрын эднийхийг сонгосон шалтгаан бол мэдээж үн бол гадуурх зардагаас мэдээж 2-оос бараг 3 дахин зарим үедээ 1 дахин ч юм уу хямдхан байсан. Тэр үнэхээр хямдхан байсан. Эднийх бас нэр лизингийн үйлчилгээтэй, топ лизинг гэдэг үйлчилгээтэй, орлого нотлохгүй, нийгмийн даатгалын шимтгэл хамаарахгүйгээр хэсэгчлэн хувааж төлөх үйлчилгээ гэдэг нэрэд нэвтрүүлж байгаа юм байлээ. Дэлгүүрийн хаяг нь их юм бол манайхан зүүн дөрвөн замаас доошо халдварт руу уруудах замд баясах тэрэд гэдэг байдаг ш. Тэрний яг замын эсрэг талд бүр андшгүй чернэлийн ягаан өнгөтэй дөрвөн давхар бүр өөрсдийн гэсэн тийм барилгатай. Хороолол дасны салбар нь байдаг гэсэн. Тэгээд байдаг гэж байсан. Бид болохоор 13 дахь салбар дээр нь очсон. Төв дэлгүүр дээр очсон. Ягахан барилга дээр сууж сонголтоо хийсэн. Тэгээ шинэ жилийн баярыг ухтаад бөөм бэлэгтэй ийм одоо баярын хямдар зарлцсан байгаа юм байна шүү. Өгж байгаа бэлгийн сонголт нь юу байлаа? Ус устлагч байсан. Талах шарагч. Талах шарагч. Кофе чанагч. Кофе чанагч. Эндээ сонголтоор авна.
Та нар муухай байна шүү. Тэрийг авч чадах юм друулаагүй тий. За баяртай манайхаа.